Урлаг entertainment ертөнцийн мэдээллээр гадаад мэдээний тайм хөргөлжилж байна. Дуучин, жүжигчин Selena Gomez өөрийн үүсгэн байгуулсан сэтгцэн эрүүл мэндийн Wonder Mind Global гарааны бизнестэйгээ холбоотойгоор шүүхэд дуудагдлаа. Америк нэгдсэн улсын Delaware мужийн холбооны шүүхэд хөрөнгө оруулагчдын гаргасан нэхэмжлэлд Selena Gomez-ийн компани хөгжүүлэх, сурталчлах үүргээ биелүүлэлгүй заллам эхэлсэн хэмээн буруутгасан байна. 2021 онд хүмүүсийн сэтгцийн фитнесийг сайжруулна гэсэн концептойгоор байгуулагдсан тус компани хөрөнгө оруулагчид Selena Gomez итгэн 1.2 сая орчим долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Нэхэмжлэгчдийн зүгээс нийгмийн сүлжээнд 500 сая гаруй дагагчтай дэлхийн хамгийн нөлөө бүхий алдарнуудын нэг болох Selena Gomez-ийг компани маркетингийн албыг ахалж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоно гэсэн амлалтанда хүрээгүй онцолсон байна. За мөн Gomez болон компани бусад удирдлагууд тус бизнесийн гол хөшүүрэг болох гар утасны аппликейшнэж бүтээгээгүй байгаа юм. За нэхэмжлэлд дурдсанаар Gomez гэрээнд гар үсэг зурсан дүр эсгээд тэр чигтээ алга болсон хэмээн дурджээ. Хөрөнгө оруулагчид тус компанид ашиг орлого олох нь битгийхэл хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаагач байгаагүй гэж маргаж байна. За тухайлбал компани ажилчид болон борлуулагчдынхаа цалин цаг тухайд нь төлөх зэрэг хамгийн наазахын үргэж биелүүлж чадахгүй байсан талаар нэхэмжлэлд дурджээ. Компани 2025 оны 9-р сард захимаар үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг мэдээлэх хүртэл энэ бүх асуудлын талаар огт мэдээгүй байснаа нэхэмжлэгчид илэрхийлсэн байна. За одоогоор энэхүү хэрэгтэй холбогдуулан Selena Gomez-ийн төлөөлөгчдөөс аль биесны тайлбар өгөөгүй байна. За шүүхэд хандсан хөрөнгө оруулагчид тус компанид оруулсан 1.2 сая Америк долларын хөрөнгө оруулалтаа буцааж авахаас гадна шүүхийн болон хуульчийн зардлаа төхөн төлөвлөхийг шаардаж байна. За Америкч Selena Gomez-д холбогдох энэхүү залилангийн хэрэг нь Америк нэгдсэн улсын цахиурийн хөндийн хөрөнгө оруулагчид Холливуудын урлаг соёлын одуудын дунд нилээдгүй шуугиан тариад байна.